Шишингэ дуудан прэлья. Сайн мэцгааны үзэгчдээ та бүхэндээ намрын дунд сарын шинийн 14-ний тэргэл сарын өдрийн мэндийг хүргэе. За бид бүхэн яг одоо Говьалтай аймгийн төв талбай зогсож байна. За миний хайчууд 9 дахь үеийн удган туул ихч маань зогсож байна. За бид бүхэн яг одоо шинийн 15-ны тэргэл сартай шөнө Алтай ээждээ золгох зан үйлийг хийхээр ээж хайрхан уулаа зорих гэж байна. За үзэгчд маань өөрийгөө танилцуулна уу та? За намайг Нэмлэлгийн туул гэдэг. Би Говьалтай аймагт төрж өссөн. Говьалтай аймгийн 1-р 10 жилд төгсөөд одоо ажлын гараагаа барилга угсралтын терест гэж байхад эхэлж ирсэн. Би бол 9 дахь үеийн удган байгаа. Миний буурлаж одоогийн Говьалтай аймгийн халуун сум. Буурлаж минь байх үед Баян сум гэдэг нэртэй байсан. За миний буурлаж буурлаав хоёр бол одоо аав ээж нар маань бүгдээрээ Говьалтай аймгийн халуун сумын хүмүүс. Коммунизмын төлөө нэгдэл гэж байхад одоо малчин байсан. Миний буурлаавыг Баян сангийн дүгэр буурлажийг маань намдгийн бадам сан нутгийн зон олон сан аяа гэж ингэж дууддаг байсан. Одоо ийм удхан хүн байсан юм аа. За Алтайн ээж гэдэг монголчууд бидний одоо өвөг дээдэс эртнээс одоо хоёр ээж тэнгэрийг дуудаж залбирдаг байсан. Тэрний нэг нь бол мөрөнгийн ээж, нэг нь бол Алтайн ээж. За Алтай ээж нь бол одоо энэ бидний одоо ээж хайрхан бол Говьалтай аймгийн ээж хайрхан бол. За тэгээд тийшээ одоо зорж очих гэж байгаад. За тэнд одоо очоод Алтай ээжтэй золгоод Алтай ээжтэй бас уулзаж уулзраад хэлэх ярих юмаа яриад захих юмаа хэлээд ингээд ирье гэж бодоод намрын одоо адаг сарын шинийн 15-ны энэ өдрийг одоо сонгоод зорж байгаа. За яагаад энэ өдрийг одоо сонгож байгаа юм бэ гэхлээр одоо луу жил бол 60 жилд энэ жилийн луу жил бол 60-ны заяах луу жил гэж байгаа. Одоо Монгол орны хувь тавиланг 60 жилд даах одоо ийм учиртай одоо хөх тэнгэрийн шид хөх луу жил гэж энэ жил гарч байгаа. Тэгээд буян гişиг их аривжит дэлгэрэх зам мөрөө тэгшилж сайн сайхан бүхнийг бэлэгдэж хийвэл ер нь их ээлтэй гэж үзэж байгаа. Тийм учраас луу жилээ сонгосон байгаа. За тэгээд ингээд одоо би тэгэд мордох гэж байна. За яагаад эндээс одоо эхэлж байгаа вэ гэдэг учир нь бол бидний өвөг дээдсийн одоо ариун голомт энэ Говьалтай аймаг бол бидний өвөг дээдсийн ариун голомт байгаа. Тийм учраас одоо төрөө хүндлээд одоо энд хэн суух нь ямар хүн суух нь хамаагүй тийм ээ. Бидний одоо төр улс гэдэг бол агуу юм. Тийм учраас одоо төрөө хүндлээд төрийнхөө их өвөг дээдсийн ариун галголомт болсон засагт хааныхаа галголомт гэсэн энэ сайхан өргөөгөрийн үүднээс эхлэе гэж ингэж одоо бодоод эндэрсэн байхаа. Тэн авралдаан авч эвгээлдэн болгож хайрлаарай та минь. Ингээ сайхан хан уул шиг түшигтэй хатан ижил шиг нүмертэй хамтаашаар хайрхан таныхаа үлмийд нь охин өрн өвдөг сөгдөн байж өвд өөхөн цагаан өвдгөө нуглан байж өндгөн цагаан толгоогоо удаалган байж таньдан мөргөё. Агдага тайгаар хүрээлүүлж аруурыг холбосон көмчөд тайгаар Авралын 3 шүтээ минь. Алтайн ээж минь, буурал ээж минь. Тэнгэр бурхтууд минь, онгод тэнгэрүүд минь. Гэр бусын гайхамшигын 9 шүтээ тэнгэр минь. Ачнал буяндаан багтааж. Аврал дан авч эвгээлдэн багтааж. Хайрлаарай. Төмний олон өрстэйгээ өөрийн удам судар ургуудтайгаа 2 машинтай ингээд гарлаа хүн өрнө. Хоёулаа өргөсөн сүү шиг минь цагаан зүстэй юм байна. Өндөр нам 2 юм байна.
харж андаж, таньж мэдэмсэрч хамгаалж хайрлаарэ. Өрсөөдгийг баянхан гаймнэ. Дүүрийн нямдэлэг абуу минь үү? Чимэдийн дашним ижи мөн үү? Алтайн ээжээ суудалтан залах аян замдаа охин нь мартлоо. Энэ сайхан Монгол орны минь ирээдүй болсон. Инхри бяцхан өрсийн минь зам мөрөн гэрэлтэж буян заяан тэгшрэх болтугай. Алтайн ээжээ суудалтан залах улс их орныхоо ирээдүй хоочийг даатгах үйл хэрэгт ээж хайрхан улаа зорж байна. Төрт улсаа хүндэтгэн төв талбаагаас эхэлсэн энэ аяна хан тайшир уулынхаа бэл хормоогоос аяны замаа даатгаж 10 бэрийг туулахаар шинийн 14-ний тэргэл саран өдрийг бэлэгшээн хүлгийн жолоо заллаа. Сарын сайныг саатан хүлээж онгод тэнгэрийнхээ айлдсан тэргэл саран өдрийг онцлон гарсан учир би цар мөнгөн тэнгэр минь, цастын их хайрхдууд минь, цал буурал ээж минь энэ Монгол орондоо амгалан заларнуу хэмээн шинийн 15-ны тэргэл сарандаан үйлээг үздэгж үгэн айлдаад амгалан шөнийн тэнгэр дүнхийх тэргэл сарандор ээж тэнгэрийнхээ илбэрлэлдор ирч хүчээ сэлбэж нойрон аваад нар мандахаас өртөж унд цайгаа цэглээ. Цай сууны дээжээ өргөж нарны үлээ хийхээр зэхих цагдор сэтэртэй улаан ямаа зорж ирсэн нь гал галаахай тэнгэр байжээ. Ингээд ургах нартаа өртөн ээж тэнгэрийн дуудаж хан 9 улаан тэнгэртэй зан үйлээ айлтуулаа. Ата 5 тэнгэрийн манлай тэнгэр хаан эзэн Чингисийн минь шүтээ. Хан 9 улаан тэнгэр минь даяар Монгол орондоо диваачин болгож заларнуу. Шившингэ додан хүрээлэя. Гал манах цагдор үүссэн анхны шишин бол бөөмөргөл. Бөөмөргөл нь тэнгэртэн залбирч газартаа мөргийг их утгыг илэрхийлдэг ажгүй. Монголчууд эртнээс алтайн ээж, мөрөнгийн ээж хэмээх хоёр тэнгэрийг шүтэж мөрөгдөг байжээ. 9 дэх үеийн удган нэмдэлгийн туулын хувьд онгод тэнгэрийнхээ дуудлагаар уудамын их орныхоо өнцөг болон бүрт үйл хэргийг гүйцэлдүүлдэг. Алтайн ээжээ суудалтан залхаар зорсон үйл минь саадгүй бүтэж нарны мөргөл үйлдэж авах үед ээж тэнгэр морилон ирж төмөн олон үрстэй үг сургаалan айлтлаа. За болоотлоо ямар ч байсан. За одоо алтай буурлээж алтай ээжийн маань судал одоо энэ шавгар харихны орой. Тэр шавгар харихны орой дээр ирээд яг энэ лөө буугаад ингээд гүүгээд тэр сэтэрхийхээр даваад ингэж орж гарч ийн гинэ гүйтлэн. Ингээд энүүгээр гараад дандаа энэ оройн үзүүрүүдийг тойроод үзүүрүүдээр дигдээд тэр орой дээр суугаад. За ингээ ямар ч байсан ээж тэнгэрээ одоо суудалт нь бүгдээр ямар ч байсан дуудчихлаа. Энэ дуудаж байгаа. Одоо та энд хаан суух вэ? Таны суудал аль юм бэ?
одоо ээж тэнгэр минь та бидэндээ хэлж өгөөч ээ гэд ингээд дуудаж байгаа юм. Тэгээд урин дуудаж угтан залгая гэдэг нь. Эзэн мэдээж савдгууд зөндөө байгаа 3 эзэнтэй 7 савдагтай 3 хүүтэй гэж нэг хүү маань нэг хүү өчтөр наашаа ирж байгаад тэр нөгөө нэг юу яагаад байсан шүү дээ, нэг тогооны ирмэг сэтрээд 7 хүн ирээд гээд нэг юм хэлээд байсан шүү дээ. Тэр 3 хүүтэй байсан юм байна. Тэгээ нэг хүү нь эндсэн юм байна. 3 хүүтэй байсан. Одоо тулгын 3 чулуу шиг одоо тийм 3 хүүтэй. Одоо миний авралын 3 шүтээ минь гэж дуудаад байгаа. Нэг нь замбууланд төрсөн, нөгөөх нь замланд ирсэн, гурав дахь нь замб твд төрсөн юм 3 хүүтэй байжээ. Нэг хүү маань эндсэн юм аа. Тэгээд үүнээс хойш би одоо элэг минь дурдаж, сэтгэл минь шимширч, одоо зүрх минь хаагдах төгсөөн гэж. Тэгээ ер нь бол их олон жил гундсан, олон жил одоо их хайр гэдэг юмыг үзээгүй, халамж гэдэг юмыг сонсоогүй. Ер нь бол яг уу төмний олон өрсүүд иржил байна. Энд тэндээс цуглжил байна. Ээжтэй золгоё гэд ирхэл юм. Золгоод ирж байгаа зам нь буруу юм байна. Зориод ирж байгаа хэрэг нь одоо халтай юм байна гэд. За яагаад гэхэлэр энэ ээжигээ зорж байгаа бол хүн ер нь одоо аав ээж дээрээ очихдоо эдээ зоогийг чинь бэлдэж өгье. Халуун уршуутай малаар хоол хүнсийг чинь зэхэж өгье гэж ингэж хоол ундыг зэхэж өгөх ёстой. Халамж хайраа өгье. Танд минь одоо юу хэрэгтэй байна? Яавал та минь одоо урт насалж удаан жаргах вэ гэж ингэж асуух ёстой. Төрүүлсэн үрчин минь сайн явнаа. Тинкээтэй байвал тинкээтэй явна. Тинкээ муутай байвал тинкээ муутай явнаа гэж аав ээжтэй ингэж хэлж ингэж ярьж явах ёстой. Бидний одоо монголчуудны өвөг дээдэс эрт дээр үеэсэн одоо аав ээжигээ хайрлаж амьд одоо шүтэн болгож ингэж одоо аав ээжтэйгээ хайрлаж инкрэлж ирсэн. Надад одоо тэр хайр байхгүй. Ээж минь гэж дуудадаг боловч эрэхтэй арх бариад хүрээд ирдэг. Зугаалж цэнгэж наадаж наргиж буртгийн үйл хэцэлж байгаа л явдаг. Бузар булаа юм эхийг үзлээ. Буруу зуруу юм ч эхийг сонслоо. Тэгээ одоо яг нэгэнтэл одоо тэнгэрийн доор төмний өрсөд ээж нь байхаар заяагдсан юм болохоор хатуурхаад ч яах бэлээ. Халамжлын ихээр халамж минь хүрхгүй юм гэд гомдлож байна л да. Тэгээд хамгийн их хүсдэг юм нь одоо дээлийн торго гэж байна. Одоо ээж хайрхны одоо ээж тэнгэрийн одоо хүсэл дээлийн торго эд бараа. Гэхдээ өөртөө авахыг хүсдэггүй. Өөрийнх нь ээж аавд одоо эд болгож өгөхийг их хүсдэг. Өнөөдрийг хүртэл одоо дээлийн торго барьж ирсэн хүн байхгүй. Тун ховор гэж. Үр гуйгаад л ирдээ. Өндөөч ч басах замыг минь засаад өгөөч л гэд хүрээд ирдээ. Би энэ дээлийн торгоор ижээ аавдаа одоо нэг нөмрөг хийгээд өмсүүлэх гэсэн юм ба. Мөрөнд бүтэн байгээ гэж хэлж ирсэн. Нэгийнх нь ч хүн байхгүй. Харин охин өр минь чи нөмрөг минь нураг одоо ингээд симэрч байна. Нэг дээлийн өнгө аваад очиедоо. Ижээ тандаа өргөөд охин өр нь нөмрөг хийгээд нөмрөдөө гэж авч ирсэн чинь ижийнх нь хүсэл байлаа гэж. Үүнээс хойш одоо ээж тэнгэрийг зорих түмэн олон байвал сайхан дээлийн өнгө авчраад зүнхэндээ хийгээд үүрээд ээжийн аав хоёроо сайхан бодож залбираад аав ээж хоёр минь ахан дүүс минь мөр бүтэн байгаасай гэж ингэж хүсвэл одоо
энэ миний одоо 100-ыг жаргаан хүлээж 60-ыг тосож хүлээсэн миний хүсэл шүү дээ. Хүний энэ яваа насанд ганцхал олдох энэ заяанд хүмүүн бид чинь ичээ аав хоёроос л төрдөг юм шүү дээ. Ирээд юм гуйхдаа элбэрэлт сайн үр шиг царайлна. Эргээд эндээс мордоод явхдаа өргөө гэртээ очиод хань ижлээ хадан гэртээ харгиж харааж зүгтэг. Үр хүүхдээ өмнө нь тэгэлсэн гайлайланч гэж харааж зүгтэг. Өндийн байж хөхүүлсэн ээж аав хоёроо дэмнэж тэтгэхээ мэдэхгүй. Нэмэр дээр нэмэр нэрмээс болох юм гэж харааж загнадаг өрсөд олон байх юм аа энэ Замбатевд. Ээж Тэнгэрийн хүсэл бол энэ биш ээ. Үүнээс хойш ээж Тэнгэр нь замын сайн заяатай хүмүүст харамгүй сургаал хишгэн хайрлнаа. Заяаны сайн өчгтэй өрсөдөд хайр халамжаа харамгүй хайрлнаа. Үр гуйг тосоод ирсэн өрсөдөд хүслийн дэмнэ. Өндийлгэж босгосон ичүү аав хоёр тон мөр өвтөн байлгах хувцас гуйгаад ирсэнд нь харамгүй хайрлнаа. Энэ Замбатевд чинь энэ Замбатев чинь эргэх цагийн хэлхээгээр эргэдэг юм шүү дээ. Энэ 160 чинь 100-аараа 60-60-аараа тойрдог юм шүү дээ. Өнөөдөр хөрсдөд дэлхий одоо газар ээжийнхээ эвэлсэн сүүг нь хөхөж өндийчхөөд ивэл буйныг гуйж ирчгээд гэртээ очиод мис бариад унаагаан унаад хүлгэн аваад мордохдоо алтыг чинь аваад авдрыг чинь сэгсрээ гэд яриад явах өрсөд олон байх юм аа. Энэ Монгол орнд чинь игэлгүй энэ бүтнээрээ л байх ёстой шүү дээ. Уурлаж босгоол харин чиг би урд хойтгүй бүгдийг нь сэгсрэнэ. Ургаа чулуугч унгана уул хадыгч нураана. Хайрл жинкрэлэл би харин хамаг байдгаа барьдаг шүү гэж ингэж захиа сургаалаа айлдаж. За ингээд өшөө цаашаа явахт нь олон ихийг ярья. Тэгээд хангаа ингээд эзэнтэй хайрхны одоо эзэнтэй хайрхан дээр зорж ирвэл 20 метр суугаад ингээд эзэнтэй хайрхан дээр ирэх юм бол Монгол дээлтэй ирээд ингээд 20-оо тосоод сууд юм байна. Ингээд 20-оо ингээд тосоо суучт юм байна. Тэгээд 20-оос нь одоо 20-оос нь ирж 20-оо өөрийнхөө дээлний 20-ыг ингэж дэлгэж сууж байгаа. Тэгээд олон хүслийг бол биелүүлэхэд хэцүү байдаг. 3 хүслийг л хэлдэг гэж. 3 хүсэл нэг хүслээ одоо нөө бидний авралын 3 шүтэн гэдэг байгаа. Авралын 3 шүтэндээ одоо таниулаад тэгээд ингээд уг нь бол морддаг ёстой. За дээлдээ ирж ингээд дээлийнхээ хормыг ингэж байгаа. Тэгээ хүслээ
хайрхан эзэнтэй хайрхны одоо орой дээр гардаггүй. Одоо ер нь буруу юм тэр гэж байна. Ер нь одоо эзэн нэрээ суудсан, савдган амьлаас сэрчгсэн, өр хүүхдүүд нь тойроод гүйлдэж байгаа энэ одоо амьтай шидтэй хайрхнуудад очоод хормойгоо дэвсэж суужгаад хүслийн гуйгаал морддог жамтай. Үзэх юмаа үзэлгүй л яах вэ? Харах юмаа харалгүй л яах вэ? Ер нь бол ёс нь бол тийм байдаг юм шүү. Яг нь намайг бид эдийг тэгжил байна. Дараас нь ингээд харвал дараас үзхийг зориорой, хормойд суухыг бодоорой гэж. За тэгээд уул авааны тахилганы талаар нэг хэлж ин дэд уул аваа тахина гэдэг чинь их өөр жам ёстой байдаг шүү. Одоо энэ уул авааны тахилгыг одоо их буруу хийгээд байгаа. Тэгээ ер нь хангаад ирэхтэй хангаад ч гэх юм байхгүй. Ер нь бол энэ аваа уулын эзэнтэй одоо оройдоо эзэнтэй хаяандаа савдагтай ханин хажууд нь байдаг өрн тоглож явж байдаг ийм хайрхнуудад зорж ирэхтэй бол тийм арх ерөөсө битгий барьж иржээ. Хормойгоос минь ирж хүсгэн хүсээд гуйхангуугаа явжээ. Энэ одоо энд чинь одоо бас нэг тийм дэг жаяг гэж байдаг юм аа. Одоо та нар нэгэнт миний одоо орон герт орж ирж байгаа болвол одоо намайг хөндлөх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн утгатай юм бэ гэхээр хүслээ тэгээд одоо буйнаан гордоод ирж байгаа юм болвол хормойгоос минь одоо түрүүний хэлснээр нөгөө хормойгоо тосоо суугаад хүслээ хэлээд одоо морджээ. Одоо энэ тэнүүгээр оройгоор минь одоо битгий их тэнэж яваа. Тэгээд нэгэнт одоо бид нар ээж тэнгэргээд энэ ээж тэнгэрийн өргөө гэрт ирээд урзан одоо хонлоо, цайгаа чанжуулаа. Одоо өнөөдөр ингээд бас эвэл буйныг гуйгаад ингээд сууж гин. Тэгэхээр одоо толгоогоор минь тоглоод яах вэ? Мөрөн дээр нь гарч та нарт дэвсээд яах вэ? Одоо элэг дүүрэн дээр минь одоо та нар тэмтчээд яах вэ? Хөл гарн дээр минь та нар тонгочоод яах вэ? Хормойд минь суугаад сайхан үйл эдэлгээд морддоо гэж. Ер нь бол энд ирсэн хүмүүст захиж байна л да. Ер нь бол цаашдаа санаж сэтгэж явцгаа гэж. Тэр нь юу гэхээр ер нь бол хангаа хайрхны орой дээр нь гардгүй маа. Эзэн нь орой дээр нь байдгийг. Савдаг нь хажууд нь байдгийг. Үрс нь хормойгоор нь тоглож идэх юм аа. Энэ гэрт чинь бас эд идлэл чимэг зөөлт гэж би. Харамлах юм гэж би. Хайрын юм маань гэд харуулсах зөөлч би. Тэгээд ингэж энд тэнд тэмтчиж явж байгаад хайрын юм минь ингээд хөндөөд буруу зуруу зүйл хийснээс болоод одоо хатуу юм их тохиолддог. Тийм болохоор одоо ер нь цаашдаа санаж сэтгэж явхад одоо илүүтэхгүй зүйл бол тэр юм шүү гэж тэр хайрхны орой дээр гардаггүй хормойноос нь түшээд морддог. Тэр бол нэг эзэнтэй штэ эзэнтэй айлд та нар ирсэн шүү дээ. Эзэнгүү нэг гэрийг олж ирээгүй гэж хэлж өгч байна. За ингээд бүгдээрээ мордё дараагийнхаа үлийг зорё. Бүгдээрээ бол тэгээд одоо энэ хайрхны орой морой руу бол гарахгүй нэ. Дороос нь харагдах үзэгдэх юм юу байдгийг тэрийг үзэж хараад нэг газар харуулад байгаа. Тэн дээр нь очиод тэгээд нэг буудлаа харуулад байгаа. Тэнд очиорой буугаарай гэт. Тэгээд тэнд нь очиж буугаад тэгээд л мордон доо. За. алга дарамдаваад арурыг хотгосон агдага тэгаар хүрээлүүл арурыг хотгосон төвчөд тэгаар хүрээлүүл өдрөнтэй хангай хотгосон
хослосон эрдэнэс ихэдийн уурхай саллабрэрн цухайсан салгар хөвчөд заллих надуулж эсгэрсэн хүчнийг заа чиднийг Ярвасан гайхамшиг 9 шидэн тэнгэр ата таван тэнгэр байна. Шаргаланаар гэж юм. Мөхөх тэнгэр байна. Хормаст тэнгэр эцэг байна. Хан тэнгэр их байна. Тэнгэрийн долоо гонгод байна. Эмиг их байна. 3 цагийн төвчээ хандгай мэргэн боорол гэж хан алусын эцэн хан боорол аав минь. Алтай ээж минь боорол ээж ээж тэнгэр минь. Янзаг аргадагсан. Янзганы нийгэмнүүд гэмтсэн байгаа. Янзаг аргадагсан. Ийшэл юм шиг байна тий. Одоо бид нар сая ансаа нэгтсэн. Одоо тэгэхээр ийшээ янзган дээр очие. Тэгтээ сая дээр доорын танилцуулган дээр нь хэд дээр нэлээ янзаг гэж бичсэн байсан байхгүй. Би тэгэд зүгээр уншиж ирсэн. Тэгсэн чинь сая яг янзганы нүдийг харахт гэсэн шүү дээ. Янзгыг та хаанаас олж харагдана. За хэлж өгөөрэй охиндоо. Охин өртөө сайхан хэлээд тань болоод. Янзг нь хаахан. Баруун урдаас ордог зам байна уу? Баруун энэ лөө ордог ламын агууны дээд хүрээгээр гэж байна. Ламын агууны дээд хүрээ хэрэг өсөв. Ламын агаа наали. Одоо энэ. За тэгвэл цаах уршин гарах юм байна. Энэ том чулууны цаг. Баян хангай таныхаа ээж тэнгэр таныхаа сэвтэй бүхний сэвийг өргөж буртагтай бүхний буцрыг харилах ёо. Хангайн сэлхэр хүрх нэгэндээ хурч очих нэгэндээ очиж сүмбэр ууланд орж сүн далайг хариусан болтгоо. Эцэг минь үү хатан заяат их минь үү. Их эзэн төрөн их Монгол улс элэнцээс минь элээгдэж өвгдөөс минь өвлөгдөж эмгэн буурал ээжүүдээс минь өв дэмжиж ирсэн их эзэн төрөн их Монгол улс юм. За ингээд ээж хархан дээр ирсэн байна. Тэгэд ах дүү нартайгаа тэгээ бас энэ та бүхэнтэйгээ ингээ сайхан зам нийлээд ингээ сайхан ирсэн. Сэтгэл талаа маш сайхан байна. Уут их өндөр байна, их гоё байна. Яг л нэг өөрийнхөө гэрт ороод ирж байгаа юм шиг. Яг сая нааша тэр театраас нааша буугаад ирэхэд би бүгдийг мэддэг ч юм шиг. Яг л өөрийнхөө юмд яваад байгаа ч юм шиг. Тийм гайхалтай сайхан мэдрэмж одоо надад орж ирлээ. Үнэхээр сайхан байна. Үгээр хэлхийн аргагүй. Гайхалтай сайхан байна. Энэ миний Монгол орон, энэ миний эх орон. Үнэхээр агуу юм. Үзэсгэлэн төвлөр. Үнэхээр гайхалтай. Хараад хастал сэтгэл ханахгүй байна дөө. Үнэхээр гайхалтай. Үгээр одоо юу гэж хэлэх юм? Миний сэтгэл агуу байна. Сэвтэй бүхний сэвийг өргөж, буртагтай бүхний бузрыг арилгаж, сүмбэр ууланд хурч, сүн далайг ариусгаж, хангайн сэлхэр хүрх нэгэндээ хурч, очих нэгэндээ очиж, ариусгах нэгнээ ариусгаж хайрлаарэ. Охин өрн таньдаан мэхийн яслаад ариун цагаан сууны шивслэг дом ахин мэдлэх болтгой.
Их эзэнт хүрэн их Монгол улсад минь охин цагаан тэнгэр заяах болтугай хэмээн өрөөлгөргөөд таньдаа нүмерэг болгож дээл хийж өмсөх ангир цагаан сүүний шившлэг дамтай охин цагаан тэнгэрийн эд итлэлийг өргөл барьцаалгаж өргөё. Ханде амгадантай ханда амгалантай тугтайханда залраханда өрсөөдхэ ханда тоолоханда дуглаханда байхада өрсөөдхэ ханда хангаадаа ингэж хаанaan синтэдэн залж хатнан син авралдан багтааж өрсөөлчрөөд минь өндийж басах заяандаа гэж өглөгөөний үүдийг нээж замбуулан гэргэх мөртэй замлан дуучрах заяатай замби гэргэх замтай арилээд өрсөөд минь хандэ ам завдах нь хатуу юм өөр минь ам завдах нь хатуу юм ханда заман далаад ирэхтэй заяагаан дагуулаад ирлээ өрсөөд нь мөрөн хөгөөд ирэхтэй мөрлөг буйнаа дагуулаад ирлээ өрсөөд минь халтар манан чимгийн хурейлаад нэг залрээд хамаг Монгол төвний даадгаад нэг мордээ да эжи тэнгэр нь энэ нарнаас охин цагаан тэнгэрийн үүдийг нээж орчлон замб дэвдээ заяаг нь залээда энэхэн нарнаас эвлэх ихийн өхвэгээ сэрээдэ ээж тэнгэр нь залраад энэ замбдан үүдлээ нэгэн шинжиж гөөхмөрөөрөнгүйдээ залрахаа нэгэнтэй шинжиж замааныг засээда өрсөөд минь хандэ өтөн өргөө минь заяаг өрөөдөөч дарөөдөөхгүй залж яваана заяа юм өрсөөд минь хандэ охин өрийн минь бэлэг хийж заяа дэлгэрэх цаган наран айсуухан дордоо хандэ Вочигнах болтөрсөөдэй хандэ болтаатл нэг мэлмэдэд мартээта хандэ заяагийн нэгэн засаад замын нэгэн дайда эжи хангаага нэгэндээ харуулслаар уйслаа хайрын чиг эдэдлэл минь хамаг сайхан заяа минь ихэмдээ халгаллаа өндөөж басыг гэхээр өндөөж дийлэмгүй сэртээж басыг гэхээр сэрч чочмгүй олон зонтой дарагдаж олон жарантай зовлоод өрсөв хандэ ээж тэнгэрийн энэ наранд эвлгээд сэрээгээд ирсэн өсөөдтэй замын засах заяаг нь таниулъя зам мөрийн тэгшлэх буйныг нь дагуулъя өрсөөд
Дуулгах нэгэн үлдээ. Засах нэгэн замтай ирлээд ээж. Хаагаад нэг нь боочгож хайрын юм. Хар усаж гансэл сарал суунамдээ. Битэ. Хэхэ төргийн нэгэн шинжид төрлийн нэг нь олоолээ та. Төрөө тайчимд төрлөө нэг юм ирдээ. Заяагаа нэгэн харлуулад замд ганцаараа яанамд. Дуулгая. Нэгэн охин үрд минь өргөйсөн. Нэгэн өр байм. Тий. Зайлуулхандээ халихтаа тэрхэн өрсөд төөргөр учрагдээ. Халаглаад юу барахвд өр минь. Тийм ээ. Хайрын чигэм. Яанамдээ. Энэ чинийхэнтэй сэтэртэй амиг. Энэ чинийхэндээ болгын ихийн гүйдэлтэй. Борцгор өвгөн алдартай. Цамбын давааг давхад цал буурал өвгөн тосдог. Хатхуу нэгэн нэхэлтэй. Хар хорын гүйдэлтэй. Хахир нэгэн өвгөний үр сад юм. Тэрхэн чинээхэндээ хойно яана. Харуусл нь гансарсаар хайрынчиг амиг ихэмтэй нэгсээр сэтэр татаж. Тэрхэн чинээхэндээ яанамдээ халихтны чин нэгэнтэй. Завсан нэгэн дүр болгоод. Хүсн нэгний хүслийг үүсгээд л өгөмц. Тэхэмтэл байнамдээ зайлуулхандээ. Мэдвэл нэгэн тусдаа үл байна юм үрмэн. Замдаа нэгэнтэй боохол байна. Охин үрд дуулгаарай. Замдаа нэгэн боохолнд замын ямагч нэгэн саад гарах вэ. Энэ чинээхнийг засуулаад мартаарай. Энэ чинээхэндээ алзамгүй саадгүй. Эжийн нэгэнтэй эргээ заларсан юм хойно. Эвлүүлээд босгоод ирмээ. Хат. Эдэн дуусаж, эдлэн барагдажтэй. Охин өрийг 9 чимгээрээ нэгэнтэй уул хэзлээд мардамтай хинтэй хэзлээрээ охин өр 9 чимгийнхаа үүлийг умартаад байна. Тэрхэн чинээхэндээ охин үрд минь дуулгаарай. Тэр чинээхэндээ замын саад охвоо өр минь. Тэрхэн чинээхэндээ 9 чимгээрээ энэ чинээхэндээ заларч тухалсан давныхаа заяаг харлуулсан өрсийн замыг нэгэн даатгаад эргэж буцаж ирэхэд минь эсмэнд инг тунх уулзах төмний өрсийн мөрийг залаарэ. Түр өсөд улсаан төвшөдгийн химэн өрөөл өргөөд 9 чимгээ хураалаа залаарэ гэмтэй хэцлээрэ өрмэн. Энэ чинээхэндээ 9 булгийн хаан отхон булагт 5 нүдэн тамгаан тамгалаарэ. Тэнгэрийн хүчийг гэрхсэх сүлдэн сөөдөр сүрэн бараа. Тэнгэрийн зэвэ хүч залаарэ гэхэнтэй хэзлээрээ өрмэн. Энэ чинээхэндээ үлээ талдуулсан охин өр нь умартаад байна. Энэ чинээхнийг охин урд минь дуулгаарэ өрмэн.
Нэмжнэхэндээ боломжтой өөрсөн минь хангаадан дугалгаад харж үзэх нь арвин юм. Мэлмэдэд барамгүй юм. Таарад нэгэнтэй үзвэл тай тамшгүй хатуу бэр хүүлүүд байна юм дээ. Энд тэнд нь гараад үзвэл эргээгээ засах үл арвин л байна. Тэ өрсөн минь. Энэ жинэхэндээ яанам дээ. Заларсан юм хойно заяан байна юм дээ өрмэн. Тийм ээ. Ханд. Ахтай шаргалан гүртээд мордээд. Ахын өрөөг минь алд биентэй нэгэнтэй шилгээгээд мордорой гэхэнтэй хэзлээрээ. Ахин бавардах эдэн нэг засаад мордорой гэхэнтэй хэзлээрээ. Өрсөд минь охоо. Өрсөд минь ижээ тэнгэр нь өрстэй нэгэнтэй. Энэхэн он тоололдон жаргах заяаны наахантай. Замбат хэвээр эргэх 3 тоотой хатуу мөр байна юм дээ. Нэгэнтэй тоотой хатуу мөр нь өрсөдийн баврын хэлхийг золгаах үл байна. 2 тоотой хатуур нь 5 тархийг ороох нэгэн үл байна юм дээ. 3-тай хэлхийг өөр нь мөрөөр нь мөшгөд заяагаар нь харлуулах үл байна юм дээ. Ан тооллын үдэх дуйлаанаар өрсөд нь сонортой сэрэмтэй бай. Энэ жилхэн он тоололдоо. Ирж угтах он тоолол хатуухантай орхоо гаргаа. Дэмхэн чинэхэндээ өрсөд минь хатуг хаа холоос нь зас. Хитцүг төөнанаас нь түлх. Энэхэн чинэхэндээ өрсөдөд минь хургах зовлонгүй гаслангүй боломжтой. Энэ чинэхнийг санаж сэтгэж суунамдээ өрсөд минь. Энэ чинэхэндээ охин үрдвэн дуулгаарэ. За би бол өөр одоо нөгөө миний буурлаж бол одоо утган хүн байсан. Тэгээ одоо өөрөө бол онгод тэнгэр болоо заларцсан надаар. За тэгээд онгод тэнгэр одоо буурлаж дээрээ буудаг байсан. Буурлажийнхаа тэр ээж тэнгэрийг бол босгоцсон байсан. За өнөөдөр бид нар энд тэр ээж тэнгэрийн суудал гүйтэл энд байхгүй юу. Тэгээд өнөөдөр бид нар энд одоо цогц замын энд яддаг одоо ээж хайрхан гэж тийм ээ. Ээж тэнгэрийн суудал дээр ээж тэнгэрээ одоо ингэж заллаа. Суудалд нь залж байгаа. Тэгээ одоо ээж тэнгэр минь бол дандаа тийм цавчин өндөр ориглоор гүйдэг. Тэгээд алтай 13 их хайрхны эзэн савдгийг дууддаг. Одоо ийм хүчтэй том тэнгэр. Монголчууд эрт дээр үес одоо монголчуудын өвгдээд эрт дээр үес тэр 2 тэнгэр шүтдэг байсан гэж. Нэг нь мөрөнгээж, нэг нь алтай ээж. За тэр алтай ээж гэдэг тэр том тэнгэрийг бол одоо босгож амьлуулж өнөөдөр бид нар энэ бэлэгцэн өдрөө сонгож ирсэн алтай ээжийн суудалтан солгож байгаа. Тийм тэгээ алтай ээж буюу одоо ээж тэнгэр маань ингээ өнөөдөр суудалтаа суулаа. Тэгээд суудалтаа суусныг бол бид нарт юугаар харуулв гэхээр сайн наран дээр одоо удган мод залрлаа. Тэгээд энэ бол тэнгэрт одоо ээж тэнгэр сэрсэн юм аа гэдгийг одоо тунхаглаж зарлж байна гэсэн үг. Тэгээ сая бид нар одоо тэр нөгөө нэг надыг бол очоод ингээд таарч явж байгаа. Эхлээд анс нэгэрээ гэсэн. Анс нь бол нөгөө алтай ээжийн дуудлагыг тэр нөгөө хөгжимтэй аялал байгаа шүү дээ. Тэрүүгээр нь одоо нөгөө хөгжимтэй аялгыг нь явуулж оруулах байсан.
Тэгээ бид нар түрүүн тэрүүгээр нь орсон тийм ээ. Тэгээ тэнд анс нэгдээд тэндээс өргөл өргөж өөрийгөө таниулаад буцаад наашаа ирэхэд янзаг одоо нүд нь аргадаараа янзганы нэг нүд гэмтсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд ихийн умаагаар гараад ирсэн. Янзг нь бий байсан. Тэгээд ихийн умаагаар гараад ирсэн чинь одоо миний өрийн одоо гэмтсэн одоо мэлми одоо ялаа ингээд илаашлаа зүгээр боллоо гэд. Тэгээд тэндээс хүчээ авлаа. Ихийн умаагаас дахин төрж мэдлэгтэй охин цагаан тэнгэр болж мэндэлж тэгээд тэндээс хүчээ аваад одоо энэ ээж тэнгэрийн эрх янзган охин нь боллоо. За тэгээ яваад нөгөө цаанаас гарахад нөгөө үлэмжийн чанар дууг 3 бадгал дуулаарай гэсэн. Тэгээд тэр эхний 2 бадгийн сүүлийн бадгтанд дууллаа. Тэнд тэр театр дээр дуулсан. Тэгээд тэндээс наашаа ирж одоо үлхий 20 мод бууга гэдээсэн. Би болохоо бүр дор бууж байгаа л 20 мод буух юм байна гэж бодоод байсан чинь яг ээж тэнгэрийн суудал тэр дээр байна. Тэгэхээр ээж тэнгэрийн суудлын 20 мод энэ олж таарч байгаа. Тэгэхээр бид нар сая энд за 20 мод энэ дор байш шүү минь тэнд буугараа гэд яг энэ газрыг зааж өгөөд ирсэн чинь энд өвчин өргөл нь байжсэн. Тэгээ өвчин өргөл дээр нь бид нар сайхан Отгон тэнгэрийн арцыг ариун ганг агиар ингэж чимэглээд өвчин өргөлөө өвчин өргөлдөө үйл хийлээ. За энд бол ээж тэнгэр өөрөө буулаа, заларлаа. За ингээд ээж тэнгэрийг залаад одоо хатан ээжтэйгийн өөрийнхөө одоо буурал ээжийн хатан ээж буурал ээж хоёрын минь суудал нэгдээд тэгээд одоо Алтайн ээж гэдэг том тэнгэр амьлаад ээж тэнгэр маань тэнгэртэй хүчин төгсөөлж тэнгэрийн хаан суудал заларлаа. Би болохоор одоо энэ Монгол орныхоо Замбатвд охин цагаан тэнгэр болж одоо 1000 цагаан дархийн бурлаваатай охин цагаан тэнгэр болж ингэж одоо заларч үлдлээ. Зорьсон хэрэг маань саадгүй бүтэж ээж тэнгэрээ суудалд нь залсан аяллаа багийн хамт олон ээж хайрхан уулынхаа байгалийн сайхныг шагшин магтаж үзэгслэн гоогоор нь нүдэн толдож сэтгэл югаан баярлуулж уйл югаан гүйцэлдүүлж сүү сайлынхаа дээжийг өргөж сүсэглэн мөргөөд гал галаахай тэнгэр заларсан уйл хайрхныхаа хоримод галын бурхнаа баярлуулах зан үйлийг гүйцээгээд орсон бороо арилж ирсэн гийчин буцадгийн жамаар Алтай хотынхоо зүгт аяны 4 жилээ ээжээ зорих түмэндээ зориулсан их бүтээн байгуулалтад танилцж аян замын тэмдэглэлээ энд бид төгсгөж байна. За бид нар үүлээ сайхан бүтээгээд одоо буцаж байна. Өчтөр өвгдөөцийнхаа ариун гал голомтоос үүлээ эхэлсэн. Үүлэндээ мордохдоо хантаашир хайрхныхаа өрөөс одоо мэдүүлгээ өргөөд мордсон байгаа. Тэгээд шөнө дунд ирлээ. Одоо 3 цаг үед ирээд тэргэл сарандаа үүлээ хийгээд одоо хэлж дуулах юм а дуулгаад ингээд үүлээ хийгээд сайхан унтаж амраад өглөө одоо өөрийн 5 жингээр босоод наран ургах зүгээс наран ижигээ хата 5 тэнгэрээ хан исэн улаан тэнгэртэйхаа наран шаргал ижитэйг тусаж бас мэндэлж бид нар авч одоо тэнд байсан баян хангаадаа ариун тансаг үнэртэн бухныг өнөрлөж одоо засаж аргадаад өнөө өглөө одоо үүлэндээ марцсан байгаа. Тэгээд чи буурал ээжигээ, Алтайн ээжигээ, ээж тэнгэрийн одоо сэрээгээд үйл бол үнэлшгүй сайхан бүтлээ гэдэг одоо тэнгэрээс дуулсан одоо буурал ээжийнхаа Алтай ээжийнхаа ээж тэнгэрийнхаа тэр үнэлэмжинд одоо маш их баярлаад одоо бид нар одоо их сэтгэл хангалуун их сайхан энергитэй их сайхан ирч хүчтэйгээр ингэж буцаж байна. Тэгээд энд одоо бид нар бас өдлөж буугаад унд цагаа уулаа. Энэ одоо яг энэ ээжийн маамын өвөр дор сайхан Монгол гэр хорол тавна гэдэг бол агуу. Тэгээд энэ сайхан гэрийг бариад бас байшин бариад энэ сайхан сүйдрөвчүүдийг хийцэн байгаа юм байна. Тэгээ энд бид нар бас сайхан туглаад яриах өрөө өрнүүлээд хийж бүтээсэн үүлээ дүгнээд одоо хоорондоо ярилцлаад үнэхэрийн гайхалтай сэтгэл хангалуун баяр баясгал дүүрэн жаргал гэдэг юмны эхлэл энэ байгаасай гэж бэлэгдэж мөнх тэнгэртэй даатгаад одоо ингээд буцаж байна.
түшиг болж туулах замд минь хань бараа болсон хамт явсан бүх хүмүүс та нартаа одоо гялалаа одоо баярлаа. Та нарын минь цаашдын ажил үс бүтэмжтэй байж халуун ам бүлээрээ элэг бүтэн өвчин зовлонгүй амар жаргалан байж жаргалын дээд цэнгэлийг эдлээсэ гэж та нартаа хүсэн өрөөё. Махтан хайря. Шившин